За сайн байцгаана уу? Трама онлайн киноны уран бүтээлчдээс бэлтгэл болж байгаа цуврал подкаст ээлж нэгэн дугаар маань эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаар дээр манай жүжигчин Нармөх мөн артикуларын төвийн ихэмж мөхтөөч бид гурав маань ямар сэдвээр ярилцах вэ гэх юм бол тамхины сэдвээр ярина. Тамхины донтол. Тэр нь бол тамхины донтол ер нь бол хүн болгол бараг дийлэх хувийн байдаг байх гэж би боддог шүү дээ. 100 шүү дээ. 100-аас 100 гэж ярьдаг юм байл шүү дээ угаасаа. Нармөхийн хувьд бол тавигддаг. Би бол тавигддаг. Хийддэгээс хойш. Дүү. Яг гоо ер нь бол хамгийн тамхи татаад би бол ер нь 10 жил мэл болсон шүү. Миний хувьд болохоор яг эмчээс яг асуухаас өмнө өөрсдийнхөө хувьд нэг яг анх яагаад донтсон бэх юм бол одоо би ч гэсэн манай Нармөх тамхи татчих гэж үгнэ. Манай алтан дулгаж тамхи татчих. Яг ганцаараа донтоо болгож асуух гэдэг юм байхгүй. Бидний хувьд болохоор одоо миний хувьд гэх юм бол ингээл юм ах нарыг хараад аавыг хараад ингээл нэг гой том болцсон юм шиг ингээл том болцсон мэдээ гой татаал ингээл тамхиг нэг гой татаал тэгэл өө том болохоор ингээл тамхиг бол татах ёстой л гэдэм байх татгал юм байна гэдэг ойлголтыг авч юм шиг санагдаад байна. Миний өөрийн хувьд л. Тэгэхээр би одоо болохоор хүүхдүүдийн хажууд аль болох тамхи татахгүй хичээдэг. Гэхдээ би бол нөгөө одоо утаа тамхиг хаяад бол 2 жил болж байгаа. Нөгөө Айкос гэдэг өөр одоо дараагийнхын шатны илүүг л хэрэглээд байгаа байхгүй. Тэр ер нь бол энэ тамхины донтолт бол манай Монгол улсын хэмжээнд бол одоо маш их байдаг баха. Одоо өөртөө хэлбэр агуулгч нөгөө батарейтай веб гэж янз янзаараа л байгаад байгаа. Ер нь энэ тамхины донтолт нь яг юунаас эхэлж үүсдэг вэ? Тэгэхээр тамхины хэрэглээ үл ер нь эртээр үеих л та. Манай Монгол орн чинь бол тамхи үйлдвэрлэгч орн биш шүү дээ. Тамхины ургамал тариалдаг орныг л тамхи үйлдвэрлэгч орн гэж хэлдэг. Манай Монгол орн бол зүгээр одоо өөр монгол хэл дээр болгодог тамхины үйлдвэрлэгч биш орн байхгүй. Хэрэглэгч юм тий. Хэрэглэг одоо оруулж ирдэг зардаг гэсэн байхгүй 8 идэх биш юм уу? Биш. Тэр цагаан шавхаар Монгол тамхи ойлгох чинь биш юм уу? Монгол нэр өгөөд тэр компаниуд өөртөө тэр бэлэн болцсон үйлдвэрлэсэн тамхиг савлаад тэгээд одоо юу гэдгийг ялангуяа ишин дээр нүрстэй ютентер янз бүр байдаг штэ. Тэр шүлтүр мүлтүрийг хийгээд өөрөөсөө юугаар хийж байгаараа л үйлдвэрлэсэн гэж яваад байгаа болохоос биш. Яг үйлдвэрийн орн бол биш юу гэдэг. Экспортлж оруулж ирдэг хүмүүс гэсэн үг байхгүй. Импортлж оруулж ирдэг. Тэгээд тамхины хэрэглээ чинь ер нь манай Монголд ч гэсэн эртээр үеэс одоо ялангуяа өвдөц маань бол энэ Баруун Хойд аймгийнхан бол ганс нөө үнтэй хаш чулуун ганс цогцлуур мөнгөн кит мөнгөн цогцлуур гээд энийг одоо хүүтэй хүн боллоо гээд өвлүүлэх маягаар ч юм уу тэгээд өвдөг цогтөг тэгээд тэрийг бас өөрөө гал асааж чадчихээн сургаж ийн гэдэг үднээс асаалгадаг ч гэдэг юм уу ийм байдлаар бол зааж өгчээсэн хэрэгэлсэн ийм өөрөөр түүхүүд бол ер нь их байдаг. Тэгэхээр тамхи хэрэглээ гэхээр энэ ягаад донтолт болдгийн хэрэг хамгийн хурдан үйлчлдэг сэтгүүтгүй мансууруулах байц байдаг байхгүй юу? Тамхи татлаа 1 секундын дараа биедүүлчихлээ. Анх удаа ер нь татаж хэрэглэж байгаа ч юм уу за ер нь тамхи татдаггүй гэр бүлийнхэн ч гэдэг юм уу хүмүүсүүд бол тамхины утааг айгүйх мэддэг тий. Анх удаа тамхи татаж үзэх чинь гахдаг, цацдаг, ханиа алгадаг, найртай алгадаг, толгоо эргэдэг гээд буян болж байгаа шүү дээ. Тий, дотор муухай оргин бөөлж цунтгана гээд энэ зүйл чинь юу хэлж ийн вэхээр тэр нөгөө яг шууд үйлчилж байгаа үйлчлэл нөхгүй юу. Тэгэхээр гахад цацж гинэ гэдэг чинь уушгины өвчл төрөгчийн тусан хангамжийн цочмог дутагдалд орж гинэ нөгөө угаартаж багтарч хөгж гинэ гэсэн үг байхгүй юу. Толгой эргэн маань эргэж гинэ гэдэг чинь юу гэхээр тархинд очих хүчил төрөгчийн тусан хангамж буураад цочмог одоо гипокси хүчил төрөгчийн дутагдалд орж гинэ. Тэгээ муудч унах гэж гинэ гэсэн. Тэгэхээр хүний одоо хүчил төрөгчийг түгэж яадаг тусанд байдаг байцвал гемоглобин гэж яддаг байхгүй юу. Улаан хэсэг. Тэр гемоглобин маань бол сайхан 100 дугуй хэлбэртэй. Тэгээ хүчил төрөгчөөр дандаа биеийг ингээд хангаж өгдөг. Тэгтэл гаднаас хүчил төрөгч биш нүүрс хүчил ороод ирэхээр тархинд очих хүчил төрөгчийн цочмод дутагдалд ороод гипокси гэж ярьдаг. Моргч төр зур муудч ундаг шүү дээ. Тийм байдалд орох гэж байна гэсэн үг. За тэгээ доктор мухарч бөөлж гин гэдэг чинь бас л нөгөө дотор ихтний видтийн мэдрэлээд шүү дээ. Тэрний гинтийн цочмог байдалд орж симпатик парасимпатик мэдрэлийн тэнцвэртэй байдал алдагдаж байна гэсэн үг. Тэгэхээр тамхи гол нь нөгөө л ярьдаг
хүний уурга тархинд очиж нөлөөлдөг. Уурга тархины. Тэгээ нөгөө биднэрт байдаг таашаалын системд очиж нөлөөлждөг. Хамгийн анх удаа сорж үзэхдээ зүгээр ч юу ч мэдээгүй зүгээрээс нь сайхан байсан гэсэн үл тэр чигрээ тамхинд орчдөг. Америкийн нэгдсэн улсын одоо судалгаа хийдгийн тамхи татаж шохоорхож одоо үтсэн 10 хүн тутмын 8 тэр чигрээ орчдөг гинэ. Таалагдсан учраас тэр чигрээ орчдөг. Тэгэхээр тамхи бол одоо юм гэдэг чинь одоо бид нар бол ялангуяа манай монголчууд дийлэнх хувь нь тамхины хэрэглээ маш өндөр байх гэж бодож байна. Тэгэхээр тамхиг одоо нэг хоол идсний дараа 0 орохдоо стресссэн үедээ ганцаардсан үедээ гэл одоо хань болдог арих даруулгатаа ч гэдэм үү. Тэгэхээр ингээл янз янзын амьдралын нэг юм татамжтай датал болоо суучт юм болоо гэж би өөрөө ч яг тийм даталтай байсан. 0 орохдоо яг би одоо ч тийм даталтай юм уу? Яг сүүлийн үед бол яг Монгол улсын дотор Eastern Lounge гэдэг юм уу дотор үйлчлэгийн байгууллагуудад тамхи татах байснаас ш нэг үед бол айгүй гоё болсон байл да. Бид яг 11 жил тамхиг удаа тамхиг хаасаагүй татдаг байх дээ. Хувцснаас зүгээр тамхи өнөртэй. Хаашаа л орон тамхи татсан хүмүүс байдаг. Тэгэхээр энэ ер нь бол одоо ингээд багасах арга тал юу вэ? Хүн тамхинаас гарахын тулд яг ямар үйлдэл хийх ёстой байдаг вэ? Одоо нөгөө тамхины наалт гэл байдаг. Одоо тамхинаас гарахад ийм эмийн одоо имчилгээгээр гарах ёстой байдгүй. Эсвэл сэтгэл санааны зарим мундаг ах нар ярьдаг шүү. Би бол нөгөө тамхи чи 20 жил татсан. Гарлаа гэж базаж хідэл гарцсан гэдэг байдаг. Янз янзын ах нар бол янз янзын түүхүүд үүдсэн. Миний хувьд л айж маажмаар басгаад би бол өөрийгөө 100 тамхинаас гарсан гэж хэлэхгүй байгаа байхгүй. Яг бол тэрийг орлуулах нэг юм ийг л дадлуулсан байхгүй. Одоо нөгөө төхөөрөмжинд гэдэг юм жижигхэн юмыг арай надад бол болох нөгөө өндөр танарнаас ахуулаад юм утаагүй болохоор өндөргүй болохоор арай очтой. Гэтэ наадах чи илүү хортой гэж яриад идэм юм л. Тэрийг одоо амжилтсан шүү дээ. Юу хортой гэж? Яг утаад тамхи, хэрвээ тамхи ингээд тавьчихсан Монгол улсад одоо. Тий. Утаад тамхи, айкус гэдэг нэг төхөөрөмжинд хийж татдаг юм богинохон тамхи. Тий, веб байгаад. Тэгэхээр тамхи ер нь бол бас их олон төрөл л дөө. За бүр одоо арьсан төрхтэй. Яагаад гэвэл никотиныг авах гээд байгаа байхгүй. Никотин яг нөгөө уурга тархинд очиж байгаа дофаминыг одоо хуурамчаар оруулж ирж байгаа. Никотин өөрөө сэргээх үйлчилгээтэй. Тэгэхээр нөгөө холбоос үүснэ гэдэг чинь энд байгаа байхгүй юу? Хүнд ямар холбоос үүсдэг гэхээр уурга тархинд бас нэг тамхиг татмаар санагддаг, татахгүй бол байж болохгүй, анхаарал төвлөрдөггүй, мартамхай байдаг, уур хөвдөг, өсдөгч гэдэг юм уу нөгөө ярьлаа шүү дээ. Капи аавна гэдэг чинь нөгөө никотиныг хэрглэж ижил тавьчихж байгаа гэсэн үг. Ийм нэг юуны оюун санааны, сэтгэл санааны ийм холбоос үүсчихэж байгаа. За тэр холбоос нөгөө зан үйлтэй бас холбогдчихж байгаа. Сая ярьлаа та хоёр тий хоолны дараагаар одоо ядарсны дараагаар ч гэдэг юм уу янз бүрийн байдлаар ингээд зан амралтын дараа, уусны дараа ч гэдэг юм уу, согцсон үедээ ч гэдэг юм уу ингээд холбоос үүсгээд зан үйлийн холбоос үүсгэж байгаа хгүй. Дээрэс нь бие махбодын холбоос үүсгэж байгаа. Холбоос буюу хараат байдал, нөгөө л эмгэгийн байдал үүсгэж байгаа хгүй. Тэгэхээр тэр бие махбодын эмгэгийн байдал гэвэл арх болохоор нөгөө уусны дараа 24 цагийн дараа ч юм уу зогсоохоор илэрдэг таагүй шинж тэмдэг байдаг. Тамхиных никотиных нь болохоор 2 цаг тутамд цуснах никотин буурна. Тэгэхээр нөгөө хүн яг нь тамхи өгүүлэх шинж тэмдэг гардаг. Тийм болохоор би өдөрт 5-ыг татдаг, 10-ыг татдаг, 20-ыг татдаг ч гэдэг юм. Эсвэл одоо электрон тамхи чинь нөгөө утаа өнөр байхгүй гэдэг утгаараа арайсоо шүү дээ. Уур тэр утгаараа нөгөө тэр нь уур нь өөрөө бараг 8000 төрлийн байгаа шүү дээ. Банантай гүзэлцэн тэгээд тэрүүгээр халахвчилсан учраас хориотой газрууд одоо татчих болно. Татахгүй байж бол хориотой газрууд татчих болно гэдэг ийм олон янз байгаа байхгүй юу. Тэгээ сүүлийн үед одоо гарч ирж ин бүр арьсан түрхдэг, наадаг, ажилтдаг хэлбэрээр хүртэл нэгтэйний чинь оруулж ирж байгаа. Аюул бол янзын юу байгаа байхгүй. Тэгэхээр бие махбодод ийм байдал, ийм холбоос зан үйлийн, сэтгэл санааны, оюун санааны одоо ийм холбоос үүсэх юм бол тамхин томдох юм гэдэг байна шүү дээ. Тэгээд тамхины никотинаас болоод яах нь шаардлт үүсдэг байна. Шаардлт нь архинаас илүү хүчтэй байдаг байна. Тийм тийм одоо доктор мохоо ингээл 2 цаг тутамд байдаг байна шүү дээ. 2 цаг тутамд ойрхон. Тэгээ өнөөдөр тамхинаас шалтгаалаад дэлхий дээр одоо нэг жилдэхэд 7 сая хүнээс орж байна. Тэгээд ялангуяа утаа тамхин дээр ярихаар бол ганц хувь хүн өөрөө яахгүй дан тамхитал буюу одоо энэ утаанд үнэртэж байгаа хүмүүст нь бас
нас баралт тохиолдно, нөлөөлнө, хавдар үүснэ. За мөн одоо янз бүрийн одоо юунууд үүснэ, дам тамхиталтаас болоод энэ нөгөө халдвар тус өвчний нас баралт гэсэн үг байхгүй болдог. 600 мянган хүн дам тамхиталтаас болж байна. Нас барж байна. Тэгээд 1 секундэд 7 хүн нас барж байна. Дэлхий дээр тамхинаас болж. Ийм одоо хор нөлөөтэй. Тэгээ халдвар тус өвчний одоо хүчин зүйлийн судалгааг манай орон бол 4 жил тутамдаа хийдэг байхгүй юу? Тэр судалгаагаар эрэгтэйчүүдийн бол 47.2% нь тамхинд донтох хэмжээтэй байна гэж үздэг. Их хурдан хараад байдалд ордог. Тэгээд өсвөр үеийнхэн залуучууд маань яаж байгаа. Тэгээ хамгийн гол нэг судлагдахгүй байгаа зүйл нь электрон тамхиг тамхи биш тамхинаас гаргадаг зүйл гэдэг нөгөө тамхины төрөл дотор оруулж чадахгүй байгаа учраас бас нэг ийм асуудал бол гараад байгаа юм. За эмчилгээний хувьд ингээд ярэ. Одоо тэгээ тамхинаас шалтгаалсан эмгэг гэдэг нь 40 төрлийн өвчин үүсдэг. За бас л ялгаагүй нөгөө цусаар дамждаг учраас хамгийн их нь зүрх судасны эмгэг үүсгэн. Тэгээд дандаа судсыг нарийсгадаг. Дандаа цусан хангамжийн хомсдлын өвчин үүсгэн. Өөрөөр хэлбэл дандаа ширхвэж гэдэг юм уу зүрхэнд тархины цусан хангамж хомсдол үүссэн одоо инсульт ч гэдэг юм уу ингэж дандаа цусан хангамж хомсдлоос үүсдэг. Тэгэнгүүт хөл гараа тайруулах хэмжээнд ч хүрдэг. За мөн уушгины одоо хавдрын 90% тамхинаас үүсгэж байна. Ялангуяа утаа тамхинаас үүсгэж байна. За сүүлийн үед одоо судлагдж байгаа нэг зүйл нь электрон тамхи болохоор нөгөө уушгинд альвуулууд очиж ажиллах хэвээр тэгээд хүчил төрөгчөө явах хэвээр тэр ажиллахгүй болмоос пневмоторакс буюу уушиг одоо тэлэх унах гэж ярьдаг. Амьсгалж чадахгүй болох юм өвчнөр үүсэж байна. Энэ бол бас сүүлийн үед их судлагдж байгаа. Дээрээс нь электрон тамхи өөрөө нөө стим өөр нээлттэй хаалттай гэж байгаа учраас электрон тамхин дотор тослог бодиск яваад байгаа. Тэр нь очиж уушгинд очиж бөглөгдөж байна. Тэгээд тусгай өвчин үүсэж байна гэж ярьж байгаа. За тэр нэг гарахгүй яриа гэж байна тийм. Утаа тамхи гэж байгаа даа шүү дээ тийм. Утаа тамхи, энэ электрон тамхи. Энэ хоёрын одоо аль нь илүү хортой? Одоо хүн болгон янз янзэр гэж штэ. Одоо сүүлийн үеийн өсвөр үеийн хүүхдүүд бол утаа тамхиг баг татж байгаа. Энэ электрон тамхид бол бүр одоо нэрээ. Хамаагүй их орцоо дуртай 10 насан туршийн хүүхдийг СВ ороод ч юм уу дуртай дэлгүүрлэг ороод веб их худалдаад авчиж байна. 10 жилийн хүүхдүүдэд нэгшлэг ихээр веб бол нэрээ зүгээр ингээд ширээн дээр аваарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө бид нар зөв юм руу яваад байна уу? Эсвэл одоо нэг зарим хүмүүстэй янз янз л ярих юм шүү дээ. Наад энэ электрон юм татчихсанаас муу цааш мутаадаа татсан дээр ч гэдэг юм уу. Энэ өөрөө аль нэгэнд нь илүү сайн юм гэж байхгүй л дээ. Хоёулаа муу. Гэхдээ энэ электрон тамхины ард юу нүүдээд байна вэ? Энээс ч одоо бас янз янзын мэдээлэл амар гарч байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө тэрний нарийн мэдээлэл мэдэхгүй. Магадгүй битөөчээс хаяа дотор байхдаа зураг мөрөгтэй үедээ вебийг барьсан л явж идэх байхгүй. Тэгэхээр утаа тамхи болохоор бол судлагдаад л энэ хор хөнөөлийн судлаад л энэ утаа тамхин чинь заавал нөгөө шатаач хэрэгэлдэг, хий үүсдэг, шатамхай боцууд үүсдэг, тамхины ургамлыг өөрөө тариалахдаа маш их хэмжээний химийн бордоогоор борддог. За одоо юу яа ургаж байгаа хойно их ургац заргаж чаавахын тулд маш хүчтэй химийн шавж устгалуудаар одоо устгадаг ч гэдэг юм уу. Тэгээ гаргаж авахар нөгөө тамхины ургамал ерөөсөө нарны гэрэл шатдаггүй. Заавал нөгөө хатаагч машинд орж иж нэг жигэд байдлаар одоо энэ гаргаж ирсэн байдаг шүү дээ. Ийм байдлаараа ч гэдэг юм уу. Өнөөдөр тамхины утаанд 7000 гаруй төрлийн хортой бодис байна гэд судлагдсан. Утаа тамхины. Тэгээ утаа тамхинд 63 төрлийн одоо хор тавдар үүсгэгч бодисуд байна гэж судлагдж байна. Юу электрон тамхи болохоор бол нөгөө шинэлэгч гэдэг юм уу технологи техникээр дамжуулаад хөгжсөн учраас дэвшилттэй тал нь утаа биш тийм ээ. Одоо нөгөө тусгай шингээдэг тамхинаас гарсан тэмүүхэн өнөр шингээгч бодис байдаг аахгүй. Тэр бодисыг өөр одоо 8000 төрлийн гүзээлдэг нь банан ч гэдэг юм уу тийм юмар орлуулсан. Тэгээд утаа биш тий. Арис бол уур хэлбэрээр одоо гаргаж байгаа ч гэдэг юм уу тийм ялгаатай байна. Тэгтээ судлагдж байгаа байдал нь судлагдж байгаа байдал нь бол янз янзын талаас судлагдж байна. Хор хөнөөлтэй талаас эрдэмтэд судалж байна. Зарим эрдэмтэд болохоор электрон тамхиг одоо нөгөө борлуулах бүтээгдэхүүн талаас нь ч юм уу судлагдж байна. Тэгээд никотин утаа тамхинд никотины хэмжээ байдаг байхгүй 1.5 мг байна, 2 мг одоо бох байна гэд хэмжээ нь байгаад байгаа юм. Тэгтэл электрон тамхинд болохоор тийм никотины хэмжээ 0-15 мг гэж байгаа боловч
битүүлэг байгаа. Учир битүүлэг 0-15 гэж байгаа боловч нэг удаагийн соролтоороо ч тэр 15 мг никотиныг авах боломжтой ч гэдэг юм уу тий. Өөрөөр хэлбэл 20 ширхэг тамхиг нэг удаа зэрэг татахч боломжтой ч гэдэг юм уу, никотиныг авах боломжтой ч гэдэг юм уу. Ийм янз янзын бол ялгаа байна. Тэгээд энэ нөгөө судалгаа нь өөрөө электрон тамхичин болохоор татваргүй бараан дотор ороод ирээд явж гэн. Утаа тамхичин болохоор онцгой алуун татвараа төлөөд явж гэн ч гэдэг юм уу. Тэгээд тэрний бие бинтер хэрэглэгчдийн холбоо гэдэг тусдаа гарцсан тэр холбооны чиглэлийн энэ электрон тамхиг хамгаалсан чиглэлийн ч гэдэг юм судлаачд байна. Электрон утаа тамхи бол ийм их хортой. Электрон тамхи бол ийм хоргүй ч гэдэг юм уу. Зар сурталчилгаа янз бүрийн байдлууд бол судлагдж байгаа байдлууд бол явагдаж байгаа. Ялгаа их байгаа. Тэгээ одоо нөгөө санвар шиг ингээд нэрдэг бас тамхи байна. Нэг юу гуурсыг 4-5 удаа ээлжил сордож гэдэг юм. Шиша гэх тий. Тэр чинь бас ялгаагүй тамхи. Шишагийн нэг одоо хортой нөлөө нь байх гэхээр ам дамжин шүүс дамжиж нөгөө ковид үеэр ковид одоо халдвар тусдаа хоолоогоор өөрөөсөө нэг удаагийн байхгүй тэр чинь соруулийн зүгээр арчаад ячдсан билээ шүү. Нэг удаагийн соруу. Та үзег байна тэгвэл. Нэг юм уутыг авчиж тавьдаг. Тэгээд тамигчтай. Тэгээс нэг ширхгийг аваад тэгэл тэрийг өөрөө л хэрэглээд байдаг. За яг нь тэгээд ковид үед бол энэ бас шишээ ч гэсэн бас давхар тамхил юм чи хорих хэрэгтэй мэн. Ягаад гэвэл одоо нөгөө ковид чи агаар туслан замаар нөгөө ам дамжин шүлсээр их вирус дарахж илээ шүү дээ. Тийм байдлаар ингээд хорих ч гэдэм уу янз бүрийн байдал бол өөр талаасаа бол байна. Бол утаач байна уу, шишаанж байна уу, электронж байна уу, айкус байна уу. Ямар нэгэн байдлаар хортой. Тэр нь бол ингээд дасал болцсон байдаг байхгүй. Одоо жишээлбэл би заяа. Би одоо нэг одоо өөрөө дагнсан нэг тамхи байна шүү дээ. Миний татдаг. Би тэр тамхиал татна. Хэрвээ би өөр тамхи ингээд тамхигүй магадгүй тамхигүй болсууд өөр тамхи ингээд татан гутал. Тэгээд хоолой татнаал. Бэнги. Нөгөө шүн өнгөд унд нөгөө тамхи өөрийнхөө тамхиг татхаар зүгээр заяа. Өөр хүний тамхи тамхигүй болцууд аваа тамхилчин гутал. Хоолой захтан шүн ингээд унтах гэхээр хоол хөгшөн шиг тий. Нэг өвөөнөр нэг ингээл унтах жах гэдэг. Яг тэр шиг ингээл хоолоо хацсаал. Тэр тэгээд тамхи их өөр байна тий. Тэр никотины хэмжээтэй нөгөө дасал болсон. Тэгээ эн чинь дандаа ингээд нөгөө толерантность гэж тамхин донтох эмгэг байгаа байхгүй. Тамхины хамаарлын шалтгаанд сэтгц зан үлийн эмгэг. Ягаад сэтгцхээр нөгөө л хүн чинь тамхиа татахгүй бол утралд орчих нь, уур уцаартай болчих нь, нойргуудалтай болчих нь, байж чадсан байдалд орчих нь. Ийм учраас сэтгц зан үлийн эмгэг гэдэг байхгүй. Тамхины шалтгаантай. Тамхи өөрөө яг түрүүнд хэлсэн тий юу сэргээх үйлчлэгээтэй. Тамхи. Тийм болохоор хүмүүс яагаад тамхи арх хоёрыг хэрэглээд идэв гэхээр тамхин сэргээх үйлчилгээтэй, архин нөгөө тайвшруулах, саатуулах үйлчилгээтэй болохоор согтохгүй тул тамхиг хэрэглэв. Тэгвэл энэ ч одоо нөгөө гарах харга ирэх үү? Байж гарах харгыг ярина. Одоо яг би танаас асуух гэдэг байхгүй. Гэхдээ ийм яриа байдаг. За тамхиг татаад 20 жил бол 15 жил болцоо. Тамхиг гинт хаянгууд зүрхний шигдээс болдог. Зүрх нь хайддаг, ингээд ингэчиж юм гардаг, айж маа, нүрээр юм гардаг, нуруунд дээгүүр юм туурдаг ч гэдэг юм. Бохрон янз янзын л одоо нэг юм хүмүүсийн яасан дам яриа гэх юм уу, эсвэл үнэхээр тийм байдгүй. Энэ талаас гарахын тулд юу нэг өөрийгөө яаж сэргэлэх вэ? Одоо би найзгаа утаа тамхинаас ядаж гаргаад айкусанд оруулмаар байгаа байхгүй гэдэг шиг. Тэгэхээр юу хүмүүс нөгөө тамхинаас гинт гарах аюултай гэдэг байхгүй. Яг тэр нөгөө бибинэ одоо тамхи татдаг хүмүүс чинь нэг юм юу болчиход дээ шүү дээ. Бибий гараасаа тийм болсон тийм бибий гараас чангаагцсан нэг зүйл байгаа шүү дээ. Тэрнтэй бас холбоотой нөгөө хүн архинаас гарахаар илэг гатуурчдаг юм аа нөгөө юунд орчдгийг ингээд яриаддаг шүү дээ. Спиртийн дутагдалд орчдгийг чийдэхгүй шүү тэр нас барцсан гэл. Тэгэл ярихаараа хүмүүс манай ах гинт тамхинаас гарсан чи үнэхээр нас орсон. Тэр нь яг манай төрөл хамаатан таньдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн яагаад гарч ийн вэ гэхээр өөр нэг өвчний шалтгааны улмаас хоолноос хүн өвдсөн үедээ тамхи татгаалчдаг. Халуурсан үедээ тамхи татгаалчдаг тий. Би таагуудад татгаалчдаг штэ. Тэр нөхцөл байдалтай нэг яг нэг зэрэг дүүцэх байдал гардаг болов гэж бодсон. Тэгэхээр тамхинаас гинт гарлаа гэд хүн нас орчдөг юм байдгүй. Харин их оройтдаг байхгүй. Тэр үтгэл уушгины хавдартай олжгаад
уушгийнхаа хавдрыг авахуулах гэж миний нэг уушиг сэвтэл гэсэн авахуулах гэж байгаа ингэсэн ирнэ тамхиар татсаар л байдаг байхгүй юу. Хүн хөлтлөө одоо юу гэсэн үг тамхиар татсаар байдаг. Тэгэхээр тамхинаас гарахаараа ер нь бол олон арга байдаг. Гинт гарах нь бол илүү ашигтай гэдгийг. Яагаад гэвэл нөгөө олон зан үйлийн бусад холбоосуудыг одоо юу гэдгийг шууд тасалж хайж гин. За нөгөө дээрэс нь биедээ 2 цагт орж ирж байгаа никотины хэмжээг шууд тасалчж байгаа байхгүй. Тэгэнгүүт 2 цагийн дараа бие организм чи яаж гинөө хүчил төрөгчөөр баялаг болж эхэлж байна. Ахаад нөгөө шинэ никотин аваагүй учраас хүчил төрөгчөөр баялаг болж ин ч гэдэг юм уу. Тэгээд одоо 7 хоногийн дараа ихт чинь сая хэллээс нөгөө бодис солилцсон хямралууд гараад уушиг ажиллаж эхэлдэг байхгүй. Уушигны намраа эд гэж байдаг нөгөө шүүрж байгаа гэдэг шиг. Тэгэнгүүт уушиг ажиллаад намраа эд нь ажиллаад саачсан байсан намраа эд нь ажиллаад тэгэхээр цэр гарах, саст гарах ийм ханиалгах ч гэдэг юм уу. Ийм уушиг одоо их сэргэж ирж байгааг хүмүүс нөгөө би чинь ерөөсөө тамхи татгаад ханиалгадаг байсан. Одоо тамхинаас гарсан чи ханиалгаад ирлээ гэдгийг авч үзээд байдаг байхгүй. Тэгээ сарын дараа ихэд ямар нэгэн байдлаар амсгаадах байдал нь уушиг сайн ажиллаад эхлэхээр амсгаадахгүй болно, дасгал хийхэд чөлөөтэй болно ч гэдэг юм уу. За 1 жилийн дараа ихт чинь түрүүн хэлсэн зүрх судасны эмгэгээр өвдөх өвчлөл 60% буурна. Гинт одоо инфаркт болохгүй нь байна. Гинт харуулт өгөхгүй нь байна. Ишмийн харуулт те. Гинт ийм байдлаар одоо янз бүрийн өвчнүүдийн халдвар тус өвчнүүдийн юмнууд буурхна шүү дээ. За тэгээд бүр 5 жилийн дараа гэхээр чинь хавдраар өвдөх магадлал 50% буурна гэж байгаа байхгүй. Нөгөө их хүчлэн хортой хавдрууд үүсдэг гэсэн шүү дээ. Ийм байдлаар яваад тэгээд 10 жил болоход яах нь вэ? За нөгөө талаасаа сайн тал бас байна. Юу гэхээр эдийн засгийнхаа тооцоог хийж үзэх хэрэгтэй. Эрүүл мэндийнхаа тооцоог хийжлээ. Нэг хүн ярьсан байдаг байхгүй. Би тамхинаас гарсан чинь мянган одоо шалтгаан надад мянган ийм өөрчлөлт гарч ирлээ гэ. Тэгээд бүр нэг алхаад би тамхи татах болцсон чинь ингээ алхалтаар хэлээд байгаа байхгүй юу? Алхаж явахдаа би тамхи татхаа байсан чинь амнаас муухай өнөр өвөлтгөө болсон байна. Шууд гоё болсон байна. Амьсгалах сайхан болж, зүрх судас сайхан болж даралт игддэг байхгүй юу? Тэгээд нөгөө зүрхний цохилт оншихгүй болчихдог. Зүрхний цохилт нь дан олширалтай залуучууд аюух байна. Энд чинь зүрх судасны эмгэг байхгүй. Тэр энэ төр ингээ баахгүй боллоо гэд мянган одоо сайн тал хэлсэн хүн байна. За тэгээд нөгөө талаасаа ингээд бодохоор би эдийн засгийн тооцоол хийж үзлээ. Тамхинд өнөөдөр янжуур тамхинд бол утаа тамхинд бол 5-аас 5,000-аас дээш одоо нэг хайлт 5,000-аас дээш байгаа тий үнэн. Тэгээд тэрийг одоо хайчингууд тооцоогоо хийхээр сарын дараа буюу яг нь 150,000 төгрөгийн хэмнэлт надад гарлаа. Тэрийг би тамхинд биш өөр зүйл зарцуулах юм байна. Тий. Тэгээд өөрийнхөө дуртай зүйлд. За дээрэс нь би тамхи ялангуяа утаа тамхиг ярьдаг. Би утаа тамхи татж байгаа үед яг хөхөр нэг муухай нэг гачгаар шиг өнөртэй л хувцас өмсдөг байсан. Тэгээ тэр гачгаар шиг өнөртэй хувцас өмсөхгүй гэхээр гой хувцас өмсгөр түлждэг гинэ. Утаа тамхины югаар суудлын бүрээс энтер чинь түлээд идэг шүү дээ. 350,000-аар авсан суудлын бүрээс минь тамхи татдаг найз орж ирээд түлжлээгээл бүр дам нүлэж хүртэл гарч байгаа байхгүй. Ингээ эдийн засгийн тооцоо хийж байна. Тэр мөнгөө өөр яах вэ? За гэж ингэж байгаа байхгүй. Тамхинаас гарахад заяа. За одоо ингээ та гараад ямар сайхан үр дагавартай байдгийг хэлээд шүү дээ. Тийм. Гарахад одоо анхнаас гарахад эмнэлэг төвтэй эмийн эмчилгээ хийдэг. Сэтгэл санааны эмчилгээ хийдэг гэдэг шиг ийм эмчилгээ байдгүй. Яг зөв. Манайх энэ юу ч ингэдэж штэ тамхинаас гарах одоо эмчилгээг манай энэ сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг сэтгцэн эмчнэр сэтгэл засалч нар сэтгэл зүйч нар ингээд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Яг олон улсын юугаар бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүр батлагдсан юу ч байна. Гинт гарах одоо чадал авахгүй ч гэдэг юм уу гарах чадмааргүй өөрийн хэлдгээр гинт гармааргүй байгаа хүмүүст никотиныг орлуулах үйлчилгээгээр бас хэрэгэлдэг юм бэ. Никотин орлуулах үйлчилгээтэй наалт байна, цацлага байна, буух байна ч гэдэг юм уу төрөл төрлийн арга байна. Тэгэхээр зүү эмчилгээ. За манай Монгол улсад тэгэхэд одоо лазер эмчилгээгээр тамхинаас гарах эмчилгээ хийж гэн ч гэдэг юм уу. За бог хэлбэрээр мөн тэрийг яг нөгөө тархинд үүссэн эмгэг голомт үүсчээд байна шүү дээ тийм ээ. Тэр эмгэг голомтыг дардаг веттэй балкатор
болдог одоо өшөө эмнүүд бас байна. Ийм олон энийг тусламжтайгаар никотин орлуулагч тусламжтайгаар ч гэдэг юм уу бас гаргаж болох нь байна. Хэвтэж жимслэх тохиолдолч байна тамхинаас гарах хүсэлтэй. Ялангуяа тамхины чинь нөгөө никотины хорлогонд орж штэ. Тэрнээс гаргах тэрний тамхинаас үүссэн бусад одоо өвчл эмгэгийн одоо зовирыг бууруулахын тулд бас хэвтэн эмчилүүл жимслэгээ хийлэгдэх хүмүүс байна. Ер нь бусад орнууд болохоор бол ингээд тамхинаас гарах цэгүүд одоо нэг сэтгэл зүйчтэй зөвлөгөөх төвүүд байдаг шүү дээ. Тэрэн шиг ингээ айгүй олон цэгүүд төвүүд бас байдаг. Яг ингээл тамхиа чинь ингээл 100 гутал тэрэн дээр чинь янжуур тамхин дээр бол ингээд тамхи таны одоо хавдар үүсгэж гэдэг юм уу 6 төрлийн эрүүл мэндийн санамж анхааруулга байгаа шүү дээ. Тэрийг яг харсан. Ягаад тамхин дээр тамхираа 20 ширхэг тамхин дээр 20 удаа тамхиа одоо татахтал харж агаад энэ тамхи чинь одоо хавдар үүсгдэг юм байна ч гэдэг юм уу. Тэгээд тамхинаас гарах гэсэн бодол төрүүлэх гэдэг нь шүү дээ. 20 удаагийн тийм таяг онгойлгох сэтэл төрүүлэх гэдэг юм тий. 20 удаагийн сэтэл төрүүлэх гэдэг энэ гэвч манай эрэгтэйчүүд эсрэгээр нь бэлгийн сулрал үүсгэнэ гэсэн тамхийг авахгүй зургийг сольчих гэдэг. Ингээд авдгийг ийм байж. Пиццатаг нь авахгүй. Бишээлээ хүүхдтэй зургийг авахгүй пиццатаг нь өгч. Тий. Тэр шиг бэлгийн сулралтайг нь харчингууд энийг авахгүй өөр зураг өгчих гэдэг юм уу. Ингээд тохиолдол. Тэгэхээр би бас нэг юм асууя гэж бодсон. Олон төрлийн эмчилгээ стандартаараа байна. Аа. Би нөгөө нэг ингээд утаа тамхиа ингээд татчихсан чинь манай нэг найз надад за энэ бол ингээд жажилдаг тамхиа гэх нэг тийм тамхи өгсөн байхгүй надад энэ бүр хэрэг. Тэгээ нөгөөх нь аваад ингээд жажиллаа. Надад ерөөс тэр одоо миний утаа тамхи авдаг тэр нэг одоо мэдрэмж таашаал гэх юм уу юу юм те. Тэрийг ерөөс орлохгүй байгаа байхгүй тэр. Ерөөс хажууд нь ч очихгүй байгаа. Тэгэхээр тэрийг сэтгэл санааны юм шиг байна те тийм өөрийгөө гаргах санаанаас гадна никотин хэмжээтэй таас холбоотой. Тэр никотиныг би одоо тэр тамхи өөрөө татж байгаа. Тэгснээ за боли тэрийгээ утаа тамхи боли тэр бохиж ажиллахаар тэр надад никотин ороод тэр надад тэр утаа тамхи шиг сэтгэл төрүүлэхгүй байгаа байхгүй. Төрүүлэхгүй зүгээр орлож байгаа байхгүй юу? Орлож байгаа тэгээд эн чинь зуршлаас үүсдэг гэлээ штэ. Тэгээд би чинь нөгөө цаанаасаа нэгч байгаа байдлыг орлуулж өгөөд тэгээд бета блокатор болоод тэгээд нөгөө зуршлыг чинь айжмаар тавьж байгаа байхгүй юу? Айжмаар нөгөө тамхинаас гардаг хүмүүс байдаг ш цөөрүүлж. Тэр чинь болохоор багасгаж тэр чинь болохоор бас зарим тохиолдолд нөгөө шууд гарахаасаа бас нэг талаараа жоохон дутагдaltaй байдаг. Айжмаар гэдэг чинь нөгөө энэ зуршил нь байна, бидээ авч байгаа зуршил нь байна, бүх юм нь байна. Тэгээ гинт нэг өдөр буцаад хуучин шиг ордог. Тэгээ эн чинь нөгөө өвчин донтолт учраас хуучнаа нөхөх гэж байгаа юм шиг ордог байхгүй 6 сар гараад эргээд ордог юм уу. Сарын дараа гараад тамхи татдаг байжгаад хайчаад эргээд орж байгаа хүн чинь бүр амар болдог. Тэр чинь нөгөө донтолт учраас нэг хайжлагаа бол бүр мөшин хаяхгүй энэ эмгэг нөгөө тархин цэцэн голомт байгаа. Миний юу бас нэг сонслоо. Одоо ингээд бид нар чинь ингээд нэг олон дугаар донтолтын сэдв, янз янзын сэдвэргээ подкаст хийж байна. Өмнө нь бид нар одоо бид нар драма гэдэг олон ихтэй кино хийсэн байгаа. Энэ нь бол бас тодорхой хэмжээний дүр болгон донтолтыг цаанаа агуулж байгаа дүрүүд байгаа. Гэхдээ бид нар донтолтыг бол ил болон далдарууд ямар нэгэн байдлаар сурчлаагүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар донтолтыг энэ буруу шүү гэдгийг л харуулах гэж дүр болгоо ажилласан байна. Тэгэхээр миний ингээд бид жүжигч маань ингээд донтолтыг судлаа явж байхад донтолт гэдэг юм бол ерөөсөө энэ тархин дээр ингээд байж юм байна. Тэр донтолтноос хүн татгалцсан байж болно. Өөрийнхөө толгойд тоглохоо байсан байж болно. Архийг уухаа байсан бол тамхи татхаа байж. Гэхдээ хизээ нэг өдөр яг саний хэлдэг шиг тамхи шиг нэг сэтэрхээрээ өмнө нь байснаас илүү тархи шууд мэдээлэл маш хүчтэйгээр аваад өшөө илүү боломж шунаж донтож одоо мөрөөдөө тоглоом бол их хэмжээний мөнгө алдсан ч гэдэг юм уу. Өшөө илүү боломж байгаа гэдгийг олж хардаг. Арх бол өшөө илүү ингэж давтамж олонтойгоор ууж эхэлдэг ч гэдэг юм уу. Ингээд ер нь бол донтол гэдэг өвчин нь өөрөө их айхтар юм л да. Тэгээд өөчлөө дөрөв нэг юм хэлгээд тамхин дээр одоо за ингэж сая таны ярьснаар за ингээд ийм уужуулах юм байна. Сэтгэл санаагаа жимчтэй авч ярилцаад гарч болох юм байна. Аажмаар гарч болох юм байна. Миний хувьд би өөрөө тамхинд анх яаж орсон бэ гэхээр нөр баг дөрөв хэлсэн шүү дээ. Ах нарыг хараад, аавыг хараад чохоорхоод ийм л байдаг юм байна. Гэдэг шиг одоо энэ бид нэр манай үеийнхэн, манай надаас дээш үеийнхэн ах эгч нар эмээ өвөнөр маань тамхи хэрвээ татдаг бол ач зээ өр хүүхдүүдийн хажууд тэгж ямааргүй байхгүй. Би энэ тамхитайгаа л зуралдаал өгөх. Тамхи аваад өгөх. Би насаараа татсан. Энэ яг л тэр хөгсөр насны хүүхэд олоо сонсчихвол юм бол болдрын байна гэсэн кодол энэ болд юм байна.
Энэ угаасаа ингэ байж манай имиж гэсэн дид нассан маслан ч гэдэг юм уу. Энэ угаа татсараар болдго юм байна гэдэг зуршлыг л тэр хүмүүсийн тархинд мэдээлэл өгöd байхаар нөгөө хүүхдний хизээний өдөр тамхиа татаад ирэхээр хэрэглэгч болоод хэрэглэгчийн донтолт үүсээд ингээд даамжир цааш явчих юм болов. Тэр одоо бид нөгөө бидний ирээдүйн бол хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийг л хэдүүлээ гэтээ дөрөв одоогийн манай нарамхад гарахаас өнгөрсөн гэж бол би хэлэхгүй. Гэхдээ ер нь бол хүүхдүүдийн хажууд бид нар татхаа болчих юм бол айжмаар энэ тамхи маань өөрөө баг багаар цэвэрлэгдээд явах юм болов уу гэж бусдаар бол одоо нөгөө нэг насаараа татсан хүмүүс бол нэрэл эмдэгт очоод. Тэгэхээр энэ би чи гэртээ ч юм уу ингээд татдаггүй шүү дээ. Яг ингээд гадуур ажилдаа явахаараа л татна. Манай гэрт мэрт бол тийм таймаг маамиг те. Түрүүн бас юм чилсэн шүү дээ. Уухаараа бас татаад идэх юм байдаг те. Би уухаараа л татдаг. А бусдууд нь би татдаггүй. Тэгэхээр тийм тамхи татдаг юм мөн үү биш үү? Тий. Тэгэхээр энэ бүгд нөгөө нэг донтол болгон цаанаа нэг тал нь өөрийгөө хамгаалах хэрэг нь өгөөсгөл байхгүй юу? Үүсгэлэл нэг хэлбэр буюу донтох эмгэгтэй болсны л нэг эмгэгээ хамгаалаад байгаа шүү дээ. Өөрөө байхгүй. Үүсгээ тэгэхгүй үгүй. Би эдгээр шиг 40-ыг татдаггүй, 20-ыг татдаггүй. Би зөвхөн өдөрт 2-3 ширхэг татдаг. Би янжуур татдаггүй, зөвхөн электрон татдаг ч гэдэг юм уу те. Энэ хамаатай юм уу ер нь? Давтамж хамаатай. За жишээлбэл би нэг хайрцаг тамхиг би 2 өдөр татдаг байхгүй. Хэрвээ ганцаараа татвал ингээ олон хүмүүс байх юм бол нөгөө нэг тамхилал ингэхээр бараг цагийн дотор ч дуусна. Би яг ингээ би ер нь нэг хайрцаг тамхиг яг хэр удаан татдгийг үзсэн би. Тэгсэн чи би яг ингээл одоо өглөө тамхи авлаа гэхэд маргааш нь нөгөөдөр өглөө нь яг дууссан цагт яг дууссан юм билээ. Миний тамхи 2 одоо нэг хайрцаг тамхи 2 хонжин гэсэн үг надад. Өөрөө ерөөсөө тамхи худалдаж авдаг мөртлөө нөх хүний тамхинд авсан хүмүүс байдаг тийм. Ялгаагүй шүү дээ. Бүгд л энэ болгон донтох эмгэгтэй болцсон байна л гэсэн үг. А тэрийг гол нь хамгаалдаг арга нь болохоор тэрэж би цөөхөн татдаг, би гэртээ татдаггүй, хүүхдийнхээ дэрэг татдаггүй гэдэг ийм олон байдаг. Тэр цаанаа зурсан л болохоос эмгэг. Тэгээ тэр нь анх татаж үзснээс эхэлж энэ донтолтын ер нь хугацааг тооцдог байхгүй юу. Тэгэхээр аль багаасаа эхэлсэн өнөөдөр хэд вүлээ хэдэн жил хэрглэж гинөө гэдэг энэ бас ороод ирж байгаа. Тэгэхээр энэ нөгөө хүүхдтэй ярина гэдэг үл энэ бас л нөгөө сэтгцэн эрүүл мэндийн боловсрал олгох. Өөрийнхөө одоо ч хүн болгон өөрийгөө эрүүл байх, урьдчилан сэргийлэх ийм мэдлэг илүү сайн авч штэ. Тэгэхээр энэ тамхи гэдэг зүйлийг одоо сэтгцэн эрүүл мэндийн боловсралаараа олгочхоор соён гэгэрүүлчихэл зөв бурууга багаасаа ялгсан хизэж тамхинд орохгүй байхгүй. Нөгөө өөрийн чинь хэлдгэр энэ гансыг аав гэсэн тийм уламжлал байхгүй болцсон. Би өхөхгүй байх гэдэг юм юуднууд байхгүй болцсон. Зөвнүүдээр олоод тарчгал болж байгаа байхгүй. Тэгэхээр тамхинаас гарахыгаа ярих үлээ. Ярьж шүү дээ тамхинаас гарах. За та тамхинаас гарахыг юу нэг аюу янз бүрийн талаас нь одоо бид нар ингээд тамхинаас гарах талаар ингээд сонсохоор ингээд нөгөө сонсдог юмсан байгаад байгаа байхгүй. Яг хамгийн найдвартай за ингэж ингэх юм бол энэ тамхинаас чи холдоо гэсэн 15 жил татсан 20 жил татсан хүмүүс ч гарыг гэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. За би сонсъё. Тэгэл би 10 жил татсан хүмүүс сонсъё. Ерөнхийдөө 3 арга байдаг гэлээ те. Шууд хайж болно. Энэ хамгийн сайн. Эний цаана юу үлдэж ийн хөрөө нөгөө донтолтын чинь юунууд үлдэхээр гіврээд байна, уурлаад байна, уцаарлаад байна. Тэгэхээр тэр цагийг одоо зөв өнгөрөх хэрэгтэй байхгүй. Тэхийн тулд 6 цагийн зарчим гэж байдаг байхгүй. 6 зэ үсгэр хэлсэн. За 6 зэ. Энэ аюу амархан. За нэгдүгээр зарчим нь юу гэхээр зайс их гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд өөртөө байгаа ойр байгаа тамхиач гэдэг юм уу энэ тамхинуудаа ингээд аль болохоор хол байлгах одоо хайчлаа шүү дээ шууд. Тийм учраас хол байлгах тэр бодлого орох. За тэгэхэд зөвхөн товл гэж байгаа байхгүй юу? Нэг өдрийг товл. Яагаад тамхинаас гарч чадахгүй юм гэхээр маргааш гарна, тэрийг гарна, энийг дуусгаар гарна, ингээр гарна гэж байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн нэг өдрийг календар дээр одоо топ 50 тий топ 50 гэж байгаа байхгүй юу. Яг нөгөө одоо хүмүүс чинь нэг маргааш заа гэж муу зуршилтай муу донтолтой хүмүүс чинь дандаа тийм байгаа байхгүй. Дараа болъё. За та тгий ингийн энэ төрс өдрийг тэмдэглэчээ торт ицсэн дараагаар гээд ингээд байгаа байхгүй. Тэгэхээр тэгхгүй шууд нэг өдрийг тоол энэ л өдрийг. Тэгээд хэрвээ тамхи үлдсэн байгаа бол тэрийг хайр найргүй хай. Одоо бит чинь байгаа бол тэгэд одоо ингээд байнга ингээд сурц өглөө сонготоор нүдэн анаатай ингээд сурцсан байгаа бол тий тэрнийхээ оронд сайхан ус аваад чи тавьчих гэсэн үг. Тэгээд хин нэгэнд бүгдээрээ зарлахгүйгаас болоод байгаа байхгүй юу? Үгүй
мөнгө наран тамхинаас гарахгүй юм чинь гэд өөр төрөнд хэлсэн шүү дээ. Тэрэн шиг зарлахгүй болохоор энэ тамхи таттгэл юм чи энэ татчихал байгаа энэ ингэж байгаа гэд зориг гаргаж дайлдаг өгдөг юм байгаа. Гарлаа гэж зарлж өөрийнхөө нөгөө тамхины холбоос гинжин эрхшээлээс зад гарч байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол чамаг тамхинаас гарч байгаа гэдэг энэ хүн мэдэхгүй байхгүй юу. Хизээч гарахгүй гэдэг бодлоор л байж байгаа нь шүү дээ. Ийм байлаа. Би тодцсон хүн чи тэгэл тамхинаас гарцаа гэж зарлчаал нууцаар татаад байж болно шүү. Харагдсан шүү. Чи өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрөө ингэ шийдвэр гаргаж байгаа байхгүй юу? Одоо ойлгочлаа шүү. Тэр чиний төлөв юм яриад шүү. Тэгээд арх ярих уу? Зөв одоо зөвхөн өөртөө итэг гэж байгаа байхгүй итэг. Тэгэхгүй бол зарим хүн ингэдэг байхгүй. Энэ наалтыг наахаар одоо танай наалтыг наая тэгэнгүүт тамхи татангууд миний толгой эргээд ингээ манараа татаж унживэл авъя. Тэгэхгүй л би авахгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг амар ажиллаж байгаа үгүйг мэдчихэж шүү дээ. Тэр зөвхөн итгэж штэ. Зөвхөн тэрэнд л итгэж гарах гэдэг штэ. Тэгвэл тийм биш. Тэр янз бүр байна. Тэгээ нэг манай нэг үйлчлүүлэгч бас тэгжсэн нэг юм бөөрнгийн наалтыг чинь л авъя. Энэ дөрвөлжингийн бол авахгүй шүү гэд. Бөөрнгийн айгуу сайн гэж найзсаа дуулсан. Найз нь тамхинаас гарцсан. Тэгээ тэрийг аавна гэдэг байхгүй. Тэгвэл тийм биш. Зөвхөн өөртөө итгэх хэрэгтэй. Өөртөө итгэхийн тулд яг хөхөр би тамхинаас гарч ийн, би тамхинаас гарч чадна гэдэг үг хэллэгийг хэлээд гарахгүй байгаа хоног цаг өдрөө ингээд бодоод өөртөө урам өгөөд ингээд явах нь хамгийн зөв гэж үздэг. Энийг нөгөө 6 зээгийн зарчим гэж байгаа байхгүй. Дараагийн зүйл нь усах. Зөвхөн усах. Тэгэхгүй болохоор нэг зуршлаас нөгөө зүйл рүү шилждэг байхгүй юу? Тамхинаас гарчингууд архинд орчих сая хэлдэг шиг. Тамхинаас гарчаад Кока-Коланд орчихно. Тэгэхээр зарим хүн чихрэнд орчихно. Тийм үү. Чихрэнд орчихно. Тэгэхээр ус хүний эрүүл мэндэд ямар сайн билээ те. Усанд орчлоо гэсэн зуршил байдгүй шүү дээ. Тэгэхээр усууж сураа. Тэгээ ус нь янз бүрийн амттай өнгөтэй байж болно, лимонтой байж болно, зөвийн балтай байж болно гэж явна шүү дээ. Ийм байдлаар ингээд усууж болно. За мөн зөв цагаа одоо зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тамхи татахад 21 удаа татахад 15-аас 20 минут зарцуулдаг гэж байгаа байхгүй юу тамхинд. Нөгөө утаа тамхиг дотор татуулахгүй шүү дээ. Гадаагаач татуулна. Гадаагаач татсан хойно хоорондоо ярина үг хэлнэ. Ингэсээр л ажлын цагийг аваад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тамхинаас гарчингууд ингээд гүйрэх байдалд ордог. Гинэ цаг их гардаг. Тэгэхээр өөрийнхөө зөв үйлдэл, зөв хобби ч гэдэг юм уу, номоо унших. За энэ зүйлүүдээ оруулж хэрэгтэй юмаа зарцуулж орд. Уур хүрээд идэг. Тэгвэл уураа тайлах нөгөө стресс менежментийн уур тайлах зөв амьсгалын дасгалууд гээл YouTube бүх юмар байгаа шүү дээ. Тийм зүйл чи юуг харахаараа баярлдгийн, юуг харахаараа сэтгэл чинь тэнийдгийн, хоол хийгээд эхэлчих юм бол тамхи татмаар санагдахгүй шүү дээ. Дуртай юм аа хийдэг. Хоббигоо мэдчихвэл энэ одоо зүйлүүдийг хийхийг одоо аль болохоор хүнд хурдан цээжлүүлэхин тулд 6 зэ гэдэг байхгүй. За манай үзэгчид ямар ч байсан юм 6 зэ гэдэг юм эсээ сонсч авсан баха. Тэгээд манай нэвтрүүлгийн маань цаг бас ерөөдөө төхөж байна. Эвчи хийсэн заавар 6 зэ зарчмыг минь дагаарай. Мөн дээрээс нь бас хамгийн гол нь өсвөр үеийнхаа дүүнэрийн хажууд, дөрөв хүүхдүүдийн хажууд, аццэрийн хажууд, тамхины талаар мэдээлэл битгий түгээж байгаа. Сургуулаараа түрүүн хэлсэн шиг ингээд би бол насаараа татсан учраас би татсараагаа л ингэж явна гэдэг шиг аав ээжүүд ах эгчнэрийн тамхит хэрвээ та хэрэглэгч бол битгий дүүнэрийн хажууд тамхиттаараа тамхин дээр нь байнгын хараа хяналттай байгаарай гэж зөвлөж байна. 10 жилдээ татаагүй их сургууль татаагүй хүмүүс бол ер нь миний харж ирснээр цааш тэр нэг татдаггүй дээ амьдрал ер нь төлөвлөсөн. Тэр өсвөр насндаа л энэ тамхи гэдэг зүйлээс манайхан бүгдээрээ татгалзаж байгаагаар энд бол хэрэгтэй зүйл нэг ч байхгүй гэдэг манай жүжигчний арга мөхнөөс танад хангалттай сайн ойлгууллаа гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн өөрөө би татдаг байсан, хэрэглэдэг байсан. Гэхдээ зүгээр тэр зүйлээ өөр нэг юмар л ордуулаад өөрийгөө хуураад байгаа учраас архийг ч гэсэн ер нь энэ архийг яриад дуусчихсан. Яг архийг ч гэсэн манай алтан бодлого маш сайн ярьсан байх гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсан та бүхэнд бүгдээнд баярлалаа. Ер нь манай драма олон ихтэй уран сайхны киноны уран бүтээж бид бүхэн маань донтолд ер нь донтол бүхний янз янзгийн хэлбэрээр одоо ингэж подкаст хэлбэрээр бас ярилцаж та бүгдэд бас нэвтрүүлгүүдийг бэлдэж хүргэж байгаа. Тэгээд та бүхэн эндээс авах хийх ухаанаар хандаад манай нар мөх алтан долгой буруу зүйл ярьсан бол тэр бүгдийг нь өршөөж хайлаарай гэж та бүгдээсээ хүсэж байна. Драма олон ихтэй уран сайхны кино Go Plus Sky Media-гаар гарч байгаа шүү. Та бүхэн хүлээж авч үзээрэй. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Түнэр харахад ганцаар
Нэг л мэд. Шатаж улаассан пошг мэдэргээд. Аль хэдийн нэрчсэн байдаг. Хэрвээ ингэ хэлэрч юм бол чивд баярлал орж болж үлдэн штэ. Та биеийн үнэлдэг байсныг нь мэдв үү? Үгүй. Тэрээр орлож. Дэлбэрэлтийн шалтгаан нь ахуйн газ. Миний хэлхийг анхааралтай сонсороо. Бэлгийн хайрцанд орохдоо нэгэн ширхгийг уулгах шүү. Тэгт миний хүүтэй холбоотойгдох гэж оролцох юм бол аль шүү. Аларч. Манай сэтгэл зүйн төвийг зорж ирсэн үү?